Хэмжээ асуудал одоо хуучнаар эрүүл мэндийн 7-р төв буюу Баянгол дүүргийн шинэ хүүхдийн эмнэлэг дээр ирээд байна. За Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарын талаар бидэнд илүү их мэдээлэл өгөхнийг бид урьдсан байгаа. За энэ бол Улсын хурлын гишүүн Одон Туяагаад за манай энэ яаралтай тусламжийн өрөө байгаа. эрчим тэмчилгээний захирал орж ирж байгаа шүү тийм ээ. Энэ доторх цэцлийг бүгдийг өөрчилсөн үү? Тэгсэн. За сайн байна уу? Улаанборхны одоо дэгдэлт хэр саарсан энэ Улаанборхны дэгдэлт бол ер нь одоогоор бол харьцангуй гаагүй байна. Чи одоо хичнээн төгрөгний төсвөр бүтсэн эмнэлэг бай. анхны өртгөн нь нэг 500 сая байсан. За тэгээд нэмэгдээд маш их олон одоо тоног төхөөрөмж тийм ээ. Харилцаг эд тогшил гэж бас зөндөө орсон. За энэ ингээ манай хүүхдүүдийн тоглоомын өрөө байгаа. Энийг манай бас Баянгол дүүргийн цэцэрлэгийнхэн бас тогтчулж өгсөн. За тэгэл энэ телевизэр ингээл бүгд л одоо тал талаасаа хандвар бас нэлээд боссоо. Хүүхдийн юм чи өөрөө цаанаасаа их сайхан Нэлээд боссоо. Үнэхээр сайхан байна. Тий. Одоо энэ хүүхдүүд ч уйддаг тэгэл ээжигээ одоо ингээл захиуруудаа нь олно энд орж ирээд бас ингээд тоглоход их сайхан юм орчин бүрдсэн байна. 32 жилийн дараа Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг нь энэ хүүхдийн эмнэлэг юм а. Энэ эмнэлэг ашиглалтанд ороогүй байхад Баянгол дүүргийн хүүхдүүд хан уул Сонгон хайрхан дүүргийн эмнэлгийн хаяа бараадаж өөр дүүргийн эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлдэг байжээ. Сонгон хайрхан дүүрэг өөрөө маш их олон хүн амтай, маш том дүүрэг. Тэгээ очиод эмнэлэгт нь хэвтлээ гэхэд ор хүрэлцэхгүй. Коридороор шүү дээ ингэж тусдаа өрөө мөрөнд орно гэсэн юм байхгүй. Коридороор Очрлоо одоо айгүй их нөгөө очртой тэгээ хүлээж авахад айгүй хүндрэлтэй байсан болохоор тэгээ хувийн эмнэлгээр л явцдаг гэсэн. Эмнэлэг байгуулагдаад үйлчлүүлэхэд юу ямар байна? Одоо л сэтгэл хангалуун байна. Тэгээд ийм том эмнэлэг тэгээд хурдан одоо сайн үйлчилж байгаад айгүй их баяртай л байна. Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг 150 ортой. Гэхдээ өвчлөл их үед энэ тооноос илүү хүүхдүүд авч үйлчилгээ үзүүлж байна. За манайх бол хүлээгдэл юм уу одоо төв хоногоос чи ирж хөвт гэсэн энэ тийм ямар нэгэн чирэгдэл эзэж учруулдаггүй. Ямар ч оргүй байсан хүүхдийг бол хүлээх харил тусламжийн хэсгээр хүлээж авдаг. Тусламж үзүүлэх шаардлагатай бол газар дээр нь тусламж үзүүлэх шаардлагатай эмчнэр ажиллаж байгаа. Яг мэрэгжлийн нарийн мэрэгжлийн хүүхдийн эмчнэр ажиллаж байгаа. Баянголын хүүхдүүд эмнэлэгтэй болсноос гадна тус дүүргийн томчууд шинэ эмнэлэгтээ оржээ. Баянгол дүүргийн 18 дугаар хороонд өдөрт 700 иргэнд үйлчлэх хүчин чадалтай шинэ эмнэлэг өнгөрсөн жил үүдэнээс юм а. Энэ бол нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа баригдаж байгаа төрийн өмчийн эмнэлэг. Өмнө нь энэ эмнэлэг баригдаагүй байхад Баянгол дүүргийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн яаж авдаг байсан юм бэ? За өмнө манай Баянгол дүүргийн зөвцөлтөр эмнэлэг маань ачлаланд ороогүй байх. Бидний ард түмний ярьж санснаар бол эрүүл мэндийн 7-р төв, за мөн эрүүл мэндийн 6-р төв гэж яригддаг. За 2 давхар цагаан байшинд 60 ортой дотор мэдрэлийн тасаг эрчим тэмчилгээний палатад бол ажилладаг байсан. Тэр үед болохоор мэдээж Баянгол дүүргийн хүн ам маань бол бас 180 мянган хүн иргэдэд байлаа. Тэгээ тэр иргэдтэй бид нар бас маш хүнд нөхцөл бол үзүүлдэг байлаа. СЭД боловч манай юм чимлийн ажилд бол сэтгэлээрээ бас тэр гал алдахгүй бас үйлчлэг үзүүлдэг бол байсан. Одоо энэ эмнэлэг баригдсанаар байдал яаж өөрчлөгдсөн бэ? За одоо бол бид нар яг нэг зориултын байр, зориулт өрөө таслахтай орд эднээс эсвэл бүх юм зориултын болохоор хитэн эмчлүүлж байгаа үйлчлүүлж систем маань 5 дахь орчмол бодитор бол хангагдаж өгсөн. За үүний дагаад бол бидний эм чимлэгийн ажилтны 2 дахь гэр орон болсон эрүүл мэндийн эмнэлэг маань 5 дахь орчмыг болсноор эм чимлэгийн ажилт маань бас ажиллах нөхцөл бол эрс бол сайж ирсэн. Энийгээ дагаад хүмүүсээс хөгжиж гэж боддөг юм байна. Бас суралцъя гэж боддөг юм байна. Бас эмнэлэгтээ бас эм чимлэгийн ажилт маань 3 шатлал хүртэл хэмжээний тусламж үйлчлэг яавал үзүүлэх үү гэдэг дээр бас хоорондоо ярилцдаг болсон. Бас хөгжлийн гарц бол нэлээд сайхан тавигдчих байсан. Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт ийм хөрөнгө оруулалт хийснээр урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад яаралтай тусламж үйлчилгээ авсан хүний тоо 4.8 дахин, амбулатороор үйлчилгээ авсан хүний тоо 12%-аар өссөн зэрэг олон эерэг үзүүлэлт гарчээ. За энэ бол эрүүл мэндийн үйлчилгээ Баянгол дүүргийн иргэдэд хүртээмжтэй болж байгааг илтгэх бодит үр дүн юм а.
За Баянгол дүүрэгт дахин нэг улсын эмнэлэг ашиглалтанд орох гэж байна. За энэ эмнэлэг Баянгол дүүргийн 19-р хороонд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. За барилгын явц одоо 90% байна. За энэ эмнэлэг ашиглалтанд орсноор Баянгол дүүрэг хүүхдийн орны стандартыг хангасан анхны дүүрэг болох юм байна. За энэ эмнэлэг маань нэгдэх юм бол эндээ дахиад бид нэр 150 ортой хүүхдийн эмнэлэг нээн. Инхээр 325 хүүхдийн эмчилгээний одоо ийм эмнэлгээр үйлчлүүлэх юм ортой болчихж байгаа. Тэгэхээр бид Баянгол дүүрэг улсдаа хүүхдийн эмнэлгийн стандартын шаардлагыг хангалаа гэсэн ийм сайхан мэдээ удахгүй бид сонсгоно. За ингэснээрээ бол Баянгол дүүрэг маань хүүхдүүдийнхаа болон мэдээж одоо бас хүүхдийн эрүүл мэнд гэдэг бол ээж аауд тий маш чухал тийм сайхан сэдв байдаг. Энэ нь байнга эрүүл байх ёстой. За дээрэс нь эмчилгээ үйлчилгээгээ авч байгаа хүүхдүүд маань 5 дахь орчинд чанартай эмчилгээ үйлчилгээг авах ёстой. Мөн энэ эмнэлэг ахмадуудад үйлчилгээ үзүүлнэ. Эмнэлэг ашиглалтанд орсноор 3840 өндөр настан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой болно. Эрүүл мэнд боловсролын салбараас гадна Баянгол дүүргийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах цөөнгийн ажил өнгөрсөн 4 жилд өрнөжээ. Тухайлбал Баянгол дүүргийн орон сууц болон гэр хороолол мөн хүн их төвлөрсөн газруудыг камержуулж, камерын хяналтын төвтэй анхны дүүрэг Баянгол дүүрэг болжээ. Баянгол дүүргийн камерын хяналтын нэгдсэн төв дээр ирээд байгаа. За энд яг одоогоор хичнээн камер ажиллаж байна. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлцэд 2014 онд улсын төсвөөр нийт 240 камер, 2016 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 175 ингээд нийт одоо манай Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлцэд 1-2 дугаар хэлцэд 415 камер хянагджээ. Хяналтын камер бол нэгдүгээрт урьдчилан сэргийлэх чиглэлээр, хоёрдугаарт нэгэнд гарцсан байгаа гэмтэрэг дээр бол илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Манай камерын хяналтын төв 24 цагаар Баянгол дүүргийн 1-2 дугаар хэлцээс нэг албаагч 24 цагаар хяндээ. За энэ дээр урьдчилан сэргийлэхтэр бол таслан зогсоох урьдчилан сэргийлэхтэр бол камерын хяналтын байцаагч нар маань хяналтын камера харж байгаа, цэжиг бүхий хүн явж байгаа тохиолдолд эсвэл үйлдэл дээр нь машины автомашины авалгаа гарах гэж байгаа тохиолдолд 24 цагаар хянаж байгаа учраас шууд газар дээр нь цагдаагийн байгууллагын ойрхон явж байгаа чиглэлүүдэд дуудлага өгснөөр таслан зогсоогдно. Камер бол нэлээд тунгалаг тод харагдаж байна. Тий, маш тунгалаг тод татсан тохиолдолд хүмүүс инүүрс царай айгуу сайн тод харагдана. Одоо тухайлбал яаж урьдчилан сэргийлж гин гэсэн үг вэ? За нэг бичлэг дээр та бүхэнд үзүүлээд харуулъя л да. Энэ манай Өргөө кино театрын урт уулзвар дээр байгаа хяналтын камер. Энэ дээр 2015 оны 12 сарын 8-ны өдрийн бичлэг байна л да. Энэ бол яг цэвэр манай алба хаагчдын урьдчилан сэргийл таслан зогсоож байгаа. За энэ дээр нэг энэ масктай нөхөр явж байгаа. Энэ масктай нөхөр халаас нь алхаж. За энэ дээр ингээд иргэн тойрноо судалж гин харж гин ингээ хүмүүсийн дундуур явж гин гар утас төрөвч авч болохоор зүйлүүд хинээс эзүүлүүд тулгаалах уу гэдэг дагж гин л да. Тэгээ энэ дээр манай албаагч яаж ажилласан гэхээр яг энэ хүнийг халаасны булгаач гэж таниад онцлоод ингээ камераа энэ хүн рүү чиглүүлчихэж байгаа. Чиглүүлээл ингээл явж байгаа үйлдэл болгоныг ингээд бичнэ. Дагаад одоо зам хөндлөн гарвал камераа ингээ зам хөндлөн эргүүлчихээ. Явж байгаад за одоо энэ дээр та бүхэн энэ хоёр охиныг дагж байна. Тий, энэ хоёр охиныг дагж байна. Энэ охтууд ялангуяа залуу охтууд, залуучууд маань гар утсаа айгүй ил задгаа хийчээд ингээд сонор сэрэмжгүй улмаас бас алдчихээн л да. Одоо бол цагтаа гараад ирлээ тийм ээ. Энэ цагтаад камерын хяналтын нэгдсэн төвөөс дуудлага өгсөн байна. Тийм, камерын хяналтын нэгдсэн төвөөс ойрын чиглэлд нь станцаар дуудаад тийм хувцастай, тийм дүр төрхтэй тийм хүн дагаад ийм газар явж байна. Манайх яг хянаад одоо хараад байж байна гэж тохиолдол шууд газар дээр нэрээд барьчихсан. Өөр нэг онцлог бүтээн байгуулалт нь Баянгол дүүрэг гэрэлтэй дүүрэг болж чаджээ. Тус дүүргийн гэр хороолол 100% гэрэлтүүлэгтэй болж автомат хяналт удирдлагын системд холбогдсон байна. Иймэрхүү болж бүтэж өөдлөн дэвшиж байгаа зүйлүүдийг Баянгол дүүргийн иргэд үнэлж байна. За би Баянгол дүүргийн 19 дугаар хороонд амьдардаг юм аа. Манай хороонд 198 дугаар цэцэрлэг. Одоо зам засвар их ажил хийсэ. Хийсэн бүтээсэн юмнууд бол ард түмний нүдэн дээр ил байгаа учраас тэр болгоныг бол одоо оршин суугчдод хараад бүгд мэдэж байгаа. Ийм учраас бол одоо энэ дээр маш их өөрчлөлт орсон. Өмнө 2000 оноос хойш ороогүй өөрчлөлтүүд энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол бүгд одоо маш их хийгдэж байгаа. Одоо энэ цаашдаа үргэлжлээд хийгдэх юм бол зөндөө их тавигдсан их баяртай байгаа. Тухайлбал та юуг нэрлэх вэ? Тухайлбал би одоо энэ хүүхэд хөгжил ахмадуудын талаар бол одоо энэ спорт цогцлбор, усан бассейн, за хүүхдийн хөгжлийн ордон, ахмадуудын гэр бүлийн хөгжлийн ордон энэ төргээд эднэр баригдаж байгаад бол маш их баяртай байгаа.
Гэхдээ эн чинь бүр санаанд оромгүй, санаанд багтамгүй их өөрчлөлт орлоо шүү дээ. Одоо эн чинь бүр тодорхой нэрлээд баршгүй л дээ. Зүгээр тодорхой юм л тэр эр зөргийн уул зүрэлүү. Нэг дугуй байлаа шүү дээ. Урсгаланч мэддэггүй ингээл машин тойроо яваад идэг. Тэр чинь ингээд аваа чинь бүх жолоочнууд такси мэксээр хаяа явахад автобусаар ажилласан. Бүр бахархаж шүү дээ. Гэхдээ энийг ч урд нь хийчихгүй яасан. Энд чи одоо ёстой нэг оновчтой юм болов. За тэгэл тэр өргөөгийн урдлаар одоо уул зур гаргалаа. Ер нь энэ уул зурууд ч бол тэгслээд ирэхээр чинь нэг тийм төвзрээд идэм биш вэ шүү дээ. Гэхдээ бас Баянгал дүүрэгт шийдэх ёстой цөөнгүй асуудал байна. Энэ тухай иргэд ярьж байна. Хүүхдээ гадаа аваад гарьяа салхилъя гэхэд цэцэрлэг дотор орж ирээ сууж чинь яг ингээд хүүхдийн тоглодог талбай байхгүй. Нийл ингээд машин дүүрсэн. Хүүхд чөлөөтэй тоглож чадахгүй. Нүдэ салгаж чадахгүй шүү дээ. Машин руу орчих байгаад ингээд машин нэгтцэн. Хүүхдийн талбай байхгүй тийм лээ. Ногоон одоо байгууламж одоо байх хэрэгтэй гэж боддог. Одоо хороо дотрын зам ам хөрмөө одоо зүгээр энэ бүр зүгээр нэг машин явдаг. Одоо дүүрэг тулгамж байгаа асуудлууд ерөнхийдөө бас хайгуу. Бүх юмнууд бол хийгдээд хүн бол одоо амьдрах орчин сайтай болж байгаа. Гэр хороолт бол зүгээр дахин төлөлтийн асуудал жоохон муу явагдаж байгаа. Баянгал дүүргийн иргэдэд дутагдж байгаа хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, орчны тогтчил, ногоон байгууламж зэрэг асуудлууд шийдлийн гадна үлдээгүй. Иргэдэд нэн тулгамдсан асуудлууд дарааллын дагуу шийдэгдэж байна. 13 оноос хойш ер нь иргэдээсээ бид юу хийх вэ гэж асуудаг болсон. Энийг бид жил болгон ирэмбэлдэг. Жил болгон ирэмблээд за хамгийн эхлээд бол иргэдээс ямар санал асуулт ирж ирсэн гэхээр манай Баянгал дүүрэг бол барилгачсан дүүрэг байхгүй юу? Орон сууцны хороол нь 23 нийт 23 ороотой. Тэрний 16 нь бол барилгачсан тийм хороод байдаг. За тэгэхээр бол бид яах нь одоо ингээ барилга одоо ийм орон сууцтай хороодод одоо тийм тулгамдсан асуудлууд л манай дээр их байдаг. Дээвэр байдаг байсан, цахилгаан шат байдаг байсан. За гэр хорооллын хувьд бол гэрэлтүүлэгний тулгамдсан асуудал байсан. За мөн иргэд бас өөрсдийнхээ аюулгүй амгалан байдлыг хангахын тулд камержуултыг бас нэлээд шаарддаг байсан. За мэдээж бидний хөрөнгө тодорхой хэмжээний тоотой учраас бид энэ бүгдийг ирэмбэлдэг. Мэдээж одоо гадна талбай тоглоомын талбай барих уу? Эсвэл одоо энэ дээврээс усгоожод байгаа одоо энэ дээврийг засах уу гэдэг бол дээвэр нь чухал тийм ээ. За одоо гадна талдаа тоглоомын талбай барих уу? Эсвэл одоо тэр иргэд одоо аюулгүй байдал бас зорчих тий энэ байдлыг нь хангах юм гэрэлтүүлэг тавих уу гэхээр гэрэлтүүлэг нэгдүгээр асуудал. За гэх мэтлэнгээр бол бид нэр одоо ирэмбэлснийхаа үндсэн дээр энэ саяны энэ 4 жил хийгдсэн гэрэлтүүлэг, камер, дээвэр, за одоо цахилгаан шат гэдэг юм уу те эсвэл одоо зам хороодын доторх замууд бас муу байсан. За энэ замуудыг олоо бид одоо зассан. За иргэдийн санал хүсэлтийг бол бид мэдээж байнга сонсдог. Энийг хэрэгжүүлэхийг хичээдэг. Тэгээ ер нь иргэд биднэрт маш их ихтгэл хүлээлгээ сонгоцсон байдаг. Энэ ихтгэл гэдэг бол иргэд нэг хариуцлага гэж би боддог. Тийм учраас бид бол энэ иргэдийн асуудлыг шийдвэрлэх болохгүй. Өмнө нь бас би их хурлд сонгогдохоос өмнө байнга иргэдтэй уулздаг л байсан л да. Бас нийслэлийн иргэдийн оролт төлөөлөгч байхдаа за сонгогдоог байхдаа ч гэсэн ингээл намынхаа шугамар иргэдтэй уулзахад хөрхи олон жил нэг асуудлаа яриад идэг. Тэгээ би боддгийн. Гэхдээ энэ нэг олон жил уулзах болгонд л энэ яриад идэг асуудлыг нэг шийдчих юмсан да гэж боддог. Тэгээд нилээдгүй асуудлыг бас шийдэж чадсандаа баяртай байгаа. Тэгээд сая бас манай дүүрэг дээр нөгөө иргэдийн дунд ардын үг гэж зөвлөлдөх одоо аян явагдсан, зөвлөлдөх арчлалын хүрээнд энэ аян явагдсан иргэдээс самсургүй төврээр одоо иргэдийг сонгож аваад судалгаа хийгээд иргэд одоо ямар асуудал дээр одоо сэтгэл хангалуун байна гэхэд яах арга бол одоо эрүүл мэндийн салбарын хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байна гэсэн ийм үнэлгээ өгсөн. За боловсролын салбарт ч гэсэн их олон хөрөнгө оруулалтуудыг үл хийсэн. Гэхдээ хийгээл ахт бас хөрөхгүй л байна л да. Тийм учраас өшөө сайн ажиллах хэрэгтэй. Өшөө одоо илүү их төсвийг одоо батлуулах хэрэгтэй. Тэгээд нийт манай Баянгал дүүрэг дээр батлагдсан одоо төсвийг би зөвхөн 1 хоногт хувааж үзье. Тэгэхээр 1 хоногт л бид нар 350 сая төгрөгийг шийдүүлж чадсан байгаа. Манай шинжилгээний баг хамтаараа. Тэгэхээр нэг өдөр л 350 сая гэдэг чинь бас нэлээд их юмыг бас хийж чадах хэмжээний мөнгө. Баянгал дүүрэг бусад дүүргээс ялгаатай нь